Тарогийн их яасан юм бол? Усан чөтгөр уулын орой дээрээс тэднийг сэм харсныг Таро ер анзаарсангүй билээ. Тэр гэрийнхэн босхоор дөнгөж алхамгцэл "Эмээ, учин би юу ч болохгүй юм. Надад 50 юм уу 100 ширхэг би хайрч өгөөч" гэж хаширлаа. Гэтэл эмэг их нь хариу хэлхийн оронд гингэнэн уйлж байв. Өрөөрөө нь орж харахад эмэг их нь орон дээрээ ёолон хэвтэж байлаа. "Эмээ, та яаж хавэ?" гэж тэр асуулаа. "Ач хүү минь, эмээ чинь өтөлж хөл, гараач даахаа болжээ. Тариалангийн талбайд ажиллаж байгаад уулнаас ойчлоо." "Яасан сүрхий гай гамшиг вэ?" "Эмээ, тэгээд хаан ч өвдөж байна." "Бүслэхийн хаваарл жаахан өвдөж байна. Өөрч гойд усан юм алга. Ер нь тэгээд Тараа хүү минь муу юм л бодогдоод байх юм. Чамд би нэгэн зүйлийг ярих гэж эртнээс бодсон юм. Үүнийг ярихын тулд чамайг жаахан өсөж өндийг өсөөл гэж хүлээсэн юм. Гэвч чи бас л хүүхдэрээ байна. Би одоо хөгшөрчээ. Юутай ч хийсэн өөхөхийнхээ өмнө үүнийг чамд хэлэх ёстой." "Эмээ, та надад юуны тухай ярих гээвэ?" "Би чамд эцэг эхийн чин тухай, чамайг яагаад лууны хүү гэж нэрлэх болсон тухай ярих гэсэн юм. Миний эцэг эх намайг баг байхад нас барсан гэж та надад ярьсан шүү дээ. Намайг лууны хүү гэж хочлохоор нь та миний эцэг эх жирийн хүмүүс байсан. Ямар нэгэн юр бусын антид байгаагүй гэж намайг тайтгаруулдаг байсан биз дээ." "Тийм ээ Таро. Чиний эцэг бол модчин хүн байсан. Ууланд явж байгаад л өгсөн юм. Харин их чинь..." "Эмээ, тэгээд яасан гэж?" "Чиний их одоо ч амьд байж магадгүй." "Юу? Ээж минь амьд биж үү?" Эмэг их нь толгой догсноо Тароод ийм нэгэн түүх ярив. Тарогийн эхийг Тацу гэдэг бөгөөд айлын ганц охин байжээ. Айлын ганц охиныг хадамд өгнө гэдэг тийч хэцүү биш байдаг болохоор Тацу удалгүй Матахэ гэдэг модчин хүний эхнэр болжээ. Гэвч нөхөр нь ууланд мод огторж яваад ангал унаж нас орсон байна. Гэтэл удалгүй Таро хорвоод мэдлэх ёстой байлаа. Нэгэнт ийм гамшиг тохиолдсон болохоор яа гэхэв. Эмэг их хоёр нь нус нулимсан арчин цорын ганц хөслөн босон хүүхдийн төрөх өдрийг тэсэж ядан хүлээх болов. Гэтэл яагаад ч юм Тацу ууланд явж ажил хийх ээлж таарлаа. "Охин минь явж үз, гэхдээ анхааралтай л агаарай" гэж их нь хизээний ялдам сайхан зангаа гарган захилаа. Аюул гамшиг болно гэж хэн яахан мэдхвүлээ. Орой тийшээ ууланд маш их дуу гарч, уус чичирхийлэн, орчин тойронд харанхуй болж, хуйнгаар ус цутгаж байгаа юм шиг азарган бороо асгаж эхлэв. "Тэд маань Тацу маань ууланд яаж яваа бол" гэж их нь сэтгэл донслон суух газраа олж ядаж байлаа. Гэтэл азарган бороо гинт асгаж эхэлсэн шигэ гинт зогсож, тэнгэрч цэлмэж сайхан боллоо. Ууланд явсан хүмүүс нус нулимсаа урсган, уйлан хайлан, унаж тусан гүйлдэн ирж явахыг их нь харлаа. Хүмүүсийн царай цанхиж, гар хөл нь цуснаж уулжээ. Гамшир тохиолдсныг хар зөнгөөрөө мэдсэн их гэрээсээ яаран гарч: "Сайн санаат хүмүүсээ, бид та нарын төлөө л зовж байлаа. Яасан сүрхий шуургуулвдоо. Та нар бүгдээрээ амьд мэнд, миний Тацуд ямар нэг юм тохиолдоогүй биз" гэж их нь асуулаа. "Яг таны Тацуг л гайзуулан дайрчихлаа. Яагавэ, алга болчихоо юу?" "Бид урдын адил ууланд гарч мод огторж байлаа. Тацугийн хувьд бол бидэнтэй цуг ажиллана гэхэд үнэхээр хэцүү байлаа. Тэгээд бид түүнийг үдийн хоол хийгэж үлдээсэн юм. Тэр газ бүлээд хоол хийж эхэлсэн. Гэтэл гэнэт аюултай шуур хөдөлж, аянга нэжигнэн бороо асгаж, газар дэлхий донсорж эхэллээ. Тэр борооны устай, хүчтэйг яана. Ёстой л уулнаас буусан хүрхрээ шиг л байлаа. Бид хад чулууны нүмерт хоргодан, үхсэн амьдын хооронд л мэд гарлаа. Бороо дөнгөж зогсмогцол Тацу яагаа ул гэж санаа зовоод үзэхээр гүйж очицгоолоо. Нэгэнт тэр ганцаараа хоцорсон болохоор гиснээ тариачид уртаар санаа алдан. "Тацу хаан чалга, түүний байсан газар том нуур бий босныг бид харлаа" гэж тэд өгүүлв. Ийм үг дуусан тэр хөөрхий их асаж байгаа галаас нэгэн цуцал шүүрэн арч уулын зүггүй.
Тэр модны хожуул өшөглөн бүдэрч унан тусан явсаар ууланд хүрлээ. Тэнд байсан бүхэн мэдэгдэхийн аргагүй өөр болжээ. Зарим газраар уус хоёр тасран хооронд нь гүм их ангал үүсжээ. Хаяагүй аянгад нэргүүлсэн модны нүцгэн иш ёрдож, мөчөр нь газар сайгүй унаж хөлд дэглэнэ. Өчөөхөн цуцлаар зам юухнаа гэрэлтүүрж явсаар эмгэн том нуурын дэргэд хурч ирлээ. Энэ нуур бол тосгоныхны хэлсэн нуур мөн байв. "Таацуу, амьд байгаа бол дуугараач" гэж хашгирлаа. "Одоохон гарлаа" гэх намуухан дуу нуурын тэндээс сонстов. Нуурын ус бургалан хөөсөрч давлгаалан долгисноо аимшигтлүү усан дотроос цухуулаа. "Ээжээ" гэж луу дуудснаа нулимс бүргсэн нүдэрээ эмгэнийг харлаа. "Ээжээ, намайг уучлаарай. Ийм бочгосон явдал миний буруу. Гэхдээ би өөрийнхөө төлөө биш, удалгүй хорвоод мэдлэх ёстой үр хүүхдийнхээ төлөө л утаж гунж явна. Хүүд минь эхийн оронд их болохыг танаас хүсье." Гайхад сандарсан эмгэн газар өвдөглөн суулаа. "Гайхал минь, чиний үгэнд итгэхийн арга алга. Хэрвээ чи миний охин мөн бол хуучин таацуу янздаа орооч." Суу толгоогоо гунигтай зайснаа нуурын усанд шумбан алга болов. Эмгэн түүнийг хүлээж хичнээн сууч, дахин толгоогооч цухуулгасангүй. Тэр өдрөөс хойш 1 сар, 2 сар, 3 сар өнгөрлөө. Хөөрхий их нэгэн өдөр голын усанд ногоо угааж суухдаа урдын адил л таацуугийн тухай бодож. Нуурын гүнд тэр минь яаж амьдарч байгаа бол? Үтлэх насанд ийм зовлон идэх нь гэж юр бодсонгүй. Ингэж бодох тутам 2 хацрыг нь дагаж нулимс бөмбөрөх ажээ. Гэтэл голын урсгалыг даган нэгэн юм хөвж явахыг тэр харлаа. Шувууны үүрийн чинээ сагсан дотор хийсэн ямар нэгэн юм урсгал даган урууцаар ойртож ирэв. "Өөрийн эрдэнэ бол наашаа эрэг. Өрөөлийн эрдэнэ бол цаашаа яваг" гэж эмгэн амандаа шивгэнэв. Сагс хөвөн хөвсөөр эмгэний хүлийн дэргэд хурч ирэв. Сагсан дотор дээлд ороосон жижиг хүүхэд байх бөгөөд алмаас шиг тунгалаг нэгэн чулуу хөхөж байв. Эмгэн хүүг шүүрэн авснаа цорхрон уйллаа. "Хүүч хөөхөн хүү байна. Харин 2 хавирган дээрээ загасны хайрс шиг хар мэнгтэй ажээ. Энэ бол таароо байлаа."